За энэ бичлэгээр бид энэ хичээлийн турш ашиглагдах хоёр програмыг авч үзсэн. За тэгээд авч үзсэн. Веб хөгжүүлэхэд бид нар болохоор кодоо бичих эдитер хэрэгтэй. Мөн бичсэн кодоо харах интернет хөтөж хэрэгтэй байдаг байгаа. Интернет хөтөчийн хувьд гэх юм бол энэ хичээлийн турш бид нар Google Chrome-ыг авч ашиглана. Тэгээд Google Chrome-ыг авч ашиглах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээр гэх юм бол энэ нэг Google Chrome-ыг болохоор маш олон хөгжүүлэгч нар ашигладаг. Дараагийн гол шалтгаан гэх юм бол Google Chrome веб хөгжүүлэхэд зориулсан хэд хэдэн хөгжүүлэгч нар зориулсан нэмэлтүүд бий. Мөн энэ болохоор яг стандарт браузер гэж хэлж болно. Яг стандартад нийцсэн браузер. Учираас бид Google Chrome-ыг бол ашиглана. Тэнийг ашиглаасаа гэж хүсэж байна. Яагаад вэ гэвэл энэ хичээлийн турш би Google Chrome-ыг ашиглах учраас миний хийж байгаа үйлдэлүүдийг бол та хоёр Google Chrome-ыг аваад суулгах юм бол миний хийж байгаа үйлдэлүүдийг дагаад бол хийх бүрэн боломжтой. Тэгээд тийм учраас Google Chrome-ыг болохоор google.com/chrome гэж ороод бол татчих авч болно. Тэгээд download. Тэгээд өөрөө юунд компьютерта татчих аваад суулгана. Би суулгацсан учраас тэгж суулгах шаардлагагүй. За тэгэхээр дараагийн програм маань юу вэ гэхээр бид нар болохоор кодоо юун дээр бичих хэрэгтэй юм бэ гэж бид нар болохоор Sublime Text Editor-ыг ашиглана. Яг бодит байдал дээр болохоор бид нар заавал editor гэхээр Sublime байх албагүй. Бид нар Notepad, Word, Google Docs гэдэг дээр нь текст бичиж болохоор юу байна? Тэн дээр болохоор кодыг бичиж болно. Гэхдээ бид нар Sublime Text Editor-ыг бол ашиглана. Энэ нь болохоор код бичих явцыг хурдан болгоно, мөдөрлөж харагдах байдал нь хэлээд ажгүй. Тэглээч үнэгүй учраас trial хувилбар нь болохоор бүр ингэ дуустдаг хөнгөө гэж хэлж болно. Open source баха. За тэгэхээр download гэж ороод Sublime Text.com гэж ороод тэгээд download дээр дараад тэгээд эндээс болохоор өөрийнхөө системд хуруулах хувилбар бол татаад авчна. Одоо бол Windows 64 bit Windows дээр суулгах хувилбарыг санал болгож байна. Тэгээд энэ дээр дараал татаад авчихна. За тэгээд энэ хоёр програмыг бол заавал суулгасан байх хэрэгтэй. Яг бол энэ хичээлийн турш ашиглах